За тэгэхээр учрал ерөнхий сайд болсноос хойш залуу хүний эрч хүч зоригоор үнэхээр бас олон зүйлүүдийг тэр дундаа иргэд аж ахуйн нэгжүүдэд таатай байдлаар хэрэгжүүлэхээр хичээж байгаа нь үнэхээр сайшаалтай сайхан байна. За харин энэ дунд одоо маш олон гой шийдвэрүүд гарч байгаа ч гэсэн бодит амьдрал дээр яг хэрхэн уялдаа холбоо, доктортой байдал, өр нөлөө одоо үзүүлж байгаа талаар иргэдийн дунд эргэлзээ үүссэн асуудлууд бас байгаа даа л. Жишээлбэл сая одоо аж ахуйн нэгжүүдийг тийм ээ татрын өртөө аж ахуйн нэгжүүдийг дансыг битэмжилсэн байсан байдлыг 1 сарын хугацаанд нээж өглөө. За энэ тэгвэл нийтдээ хэдэн аж ахуйн одоо нэгжүүд татрын өртөө байснаас 12,100 гаруй одоо аж ахуйн нэгжүүдийг дансыг нээсэн бэ. Жишээлбэл дансаа нийлгээгүй зарим нэгэн компаниуд байна тий. Монпелимент группээс ахуулаад дансаа нийлхий гэж. Тэгэхээр энд ямар нэгэн шалгуураар нээсэн үү? За тэгээд нийт өрийн хэмжээ хэд байснаас одоогийн байдлаар хэдэн аж ахуйн нэгжүүд одоо өр төлбөрийг барагдуулсан ийм үр дүн гарч байна. Өөрөөр хэлбэл энэ одоо данс нээсэн асуудал маань тийм ээ данс хааж ин данс нээж ин ер нь төр аль болох одоо хувийн хвшлийн хвшилд оролцохгүй бай гэдээ ингэж байгаа. Гэхдээ энэ данс хаадаг байдлыг бүр болж болдгүй юм уу? Нөгөө талаар бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг 1 сарын хугацаанд одоо дансыг нээж өгж байгаа нь энэ өөрөө 1 сарын хугацаанд одоо аж ахуйн нэгжүүдэд тийм ээ үйл ажиллагаагаа бүрэн одоо нөхөх тий өрөө төлөх борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх ийм бодит дэмжлэг болж чадж гэн гэж та харж байна уу? Жишээлбэл яг одоо энэ цаг үед худалдан авалтын одоо түвшин бол эрс буурсан эдийн засаг ер нь бол нэлээд хэцүү байдалтай байж штэ. За тэгэхээр энэ одоо нийгмийн аюулгүй байдал эдийн засгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлж байгаа талаар бас шатанд одоо шийдвэрийн хэрэгжилт ямар байгаа талаар бас мэдээлэл өгөөч гэж хүсэж байна. За мөн түүнчлэн 146 одоо аж ахуйн нэг За гүйцэгээс асууч. 146 бизнесийн үйл ажиллагааг сонгосон шалгуур үндэслэл нь юу байсан юм бол бас ямар судалгаанд үндэслээд одоо энэ бизнесийг сонгосон бэ? За энэ донд жишээлбэл тийм ээ одоо шалгуур үзүүлэлтгүй байх ёстой гэсэн чинь нөгөө талд хэрэглэгчийн эрх ашиг, эрүүл одоо аюулгүй байдлыг хэн хангах вэ гэдэг асуудлууд бас хэрэглэгч талаасаа бас үүсэж байна л да. За мөн түнчлэн шалгуургүй болчлоо, зөвшөөрөл авахгүйгээр хэрэгжих боломжтой хийх боломжтой болчлоо гэсэн мөртлөө жишээлбэл Gate компаниг гэхэд те одоо ингээд 5 саяар торгоцсон юм. Гэтэл таны гаргасан энэ шийдвэрийг доод шатанд хэрэгжүүлэхгүй байгаа асуудлыг хэрхэн яаж хангах вэ гэдэг талаар асуултсан яа. За 12,549 татвар төлөгч байсны 396 шүүхийн шийдвэртэй байсан. Тэгэхээр нэгэн шүүхийн шийдвэр гарцсан бол засгийн газар шүүхийн шийдвэрийн дээр шийдвэр гаргах болцоо байхгүй. Нэгэн шийдвэр гүйцэд тодорхой болсон. Хэрвээ дансан нээгдээгүй гэвэл тэр шүүхийн шийдвэр гарсан 396-ад багтж байгаа байхаа гэж би бодож байна. Яг тоо нь бол 12,153 татвар төлөгчийн битүүмжсэн байсан дансыг нээсэн 10 хоногийн дотор 42 тэрбум төгрөг төлөгдсөн. Нэгсэндөө тухайн компани бол дансаа нээгээд үйл ажиллагаа явуулаад эхлэхээр нэмэгдэж байна гэсэн. Тэр төр иргэддээ итгэх ёстой. Гэхдээ үүний цаана юу гэхээр сая одоо инх түвшин гишүүний санаачилж байгаа хуультай уялдуулаад бид нар тэр битүүмжилсэн дансыг нэгдэх хяналтанд одоо байлгадаг. За энэ нэрийгүн процессын хуулийг хөндөж бизнесийнхэндаа илүү их боломж олгох талаас нь анхаарах ёстой. 146 үйл ажиллагааг лайсенс эмээн дээр ороод шууд мэдэгдээд эхэлж байгаа. Яагаад ийм шийдвэр гарсан бэ гэхээр их хурл баталсан зөвшөөрлийн хууль байдаг. Энэ зөвшөөрлийн хуулиар 381 зөвшөөрлөл листэнд байна. Тусгай зөвшөөрөл, энгийн зөвшөөрөл. Энэ зөвшөөрөл бичигдээгүй бусад төрлийн бүх үйл ажиллагааг чөлөөтэй эрхэл гэдэг хуультай. Тэгэхээр энэ зөвшөөрөл бичигдээгүй үйл ажиллагаануудыг сайдын тушаал гаргаад, нийслэл иргэдийн урлын тогтоол гаргаад, засгийн газрын тогтоол гаргаад, журам гаргаад хуульчилсан байсан. Дүрмэлцсэн байсан, журамлцсан байсан. Нэгсэндээ зөвшөөрөл гэж нэр байхгүй мөдлөө эрх олгол, батламж, лиценз, сертификат, магадлалын итгэмжилгээд. Энэ бол өөрөө хуульд авсан шийдвэр байхгүй. Тэгэхээр 5 даваад авдаг байсан. Тэр 5 давааг бол бид нар даваагүй болгоод галын дөвөл тэр хот тээврийн гэрээ хоёрыг бол төр өөрөө очиж хийдэг болсон. Энэ шийдвэрийг аймаг орон нутагт бол шахаж шаардаж сургалт зөвлөгөөнүүдийг хийж байгаа. За энэ шийдвэр ямар төвшөнд хэрэгжиж байгаа гэдэг 7 хоног бол ерөнхий сайдын албан даалгаврын тайлыг сонсож байгаа. Сая 3 дахь өдрийн засгийн урлаар ажлын хэсэг бол шанал шалгалт оруулж байгаа орон нутагт. Гүйцэгээд хариулж болно. Тэгэхээр манай засгийн газрын гол концепц бол энэ хувийн хвшилтэй л их орон зайг тэлье гэж. Тэгэхээр хувийн хвшил
энэ тэнцвэржүүлсэн орлого GDP-гийн харьцаа 28 болоод энэ орон зайд ажиллаж чадах юм бол ерөөсөө энэ зах зээл өөрөө эрүүл болох юм байна. Дээрээс нь төр өөрөө зөвшөөрлөөс татгалзаад, лицензээс татгалзаад эхлэх юм бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм байна. Ер нь Монголд одоо цаашдаа хөдөлмөр эрхэлж байгаа. Хий бүтээ гэсэн хэн бүрийг дэмжих нь л манай засгийн газрын бодлого. Тийм учраас хөдөлмөрлж байгаа хүн саад болдгоо чөлөөлдөг. Энэ эрх чөлөөний дөрвөн чөлөөлт гэдэг байгаа. Энэ чөлөөлтийн хүрээнд эрх зүйн чөлөөлт гэдэг би одоо гадаадын хөрөнгө оруулалтын хууль, эдийн засгийн эрх чөлөөний хууль гэх хуулиудыг өргөн мэдүүлэх чинь. Эдийн засгийн чөлөөлтийн хуулинд бол татварын 7-8 томоохон өөрчлөлтийг хийх гэж байна. За ингээд ногоон хөгжлийн чөлөөлт гээд сэргээгт эрчим хүчийг дэмжих чиглэлүүдээр авилгын эсрэг чөлөөлт гээд бас тодорхой ажлуудыг төлөвлөж ажиллаж байгаа.